Цаг гэнтгийн унтчлаа тийм болохоор part 2 10-аас 10. Энэ 10-аас 10. Part 2. Гэтэ хамаг муугаачлаа. Хамаг ингэжтэй гурах юм байна. За сүүлээсээ 3 дахь нь. Ингээд өөрт нь орох алгүй да. Тийм болохоор та нар өөрөөс нь тэрэ. Тэгээд уурч ач юм байна. Тийм энийг өгтөлээд хулих гэж чирээ за. Хулих бууз гэж юм уу тий хулих гэж чирээ. Энэ солон бууз гэж чирээ за. Тэгээд мөсөн секцэн болохоор 10-аас 9 сарын за дараа нь Монголын туг. Тэний хамгийн сод уурч байгаа юм зүгээр юм зүгтээ. Арвасник ini Монгол гэрээ. Монгол яч маа тийм. Энэ англи шүү дээ. Англи дуг тийм болохоор англи. Тийм болохоор энэ даас энэ суух зөтөж байна. Тийм болохоор энэ part 3 мөрөдөө байж байгаа шүү дээ. Би өнөө төл дуусгаж ирж байна. Энэ тэнэчлээ. Энэ хоёр хатай. Энэ хоёр хатай. Наад өнгөрч яваад байна. Оо яасан юм бэ? Одоо гоё хэлт болчихсон шүү дээ. Одоо гоё хэлт болчихлоо. Энэ болцсон байх гэж бодож байна. Яа ч хол ураад. За хамгийн муу дуурсан те хоёр маань юм байна. Энэ яа бацах хэрэгтэй вэ гэвэл энэ дээр 3 ураад байна. Энэ дээр нэг ураа, энэ дээр нэг ураа ингээд голлог сайн бацдаг ураа. За тэгээ та нарах надаар юу хэлэх гэхээ бичээрэй комент хэсэгт. Бас хүмүүсийн нэр бичих бол нэг хүн заяа хамгийн түрүүнд бичсэн хүн нэрс гэж бичээрэй. Нэрс гэж бичсэн комментийн доор лайк дарна. Хамгийн тэгээд бас юу хэлмээр байгаа гэж бичээд хамгийн тэр хоёр хамгийн их лайктай байгаагаар нь би бичлэг хийн. Тэгээд нэрс бичгтээ зөвхөн хэдэн тэр бичсэн хамгийн түрүүнд бичсэн хүний юуг ямар хэдэн хүний нэрс бичгээ
хийсэн. Тэгэхээр 100-аас доош шүү. За тэгээд part 3-аар энийг базаад бацанга хатангууд нь бившгээ заяа. Тэгээд бачаад дүүлээ. Юу ингэж танаа танаарт оруулсан гэрээ. Өмнөх бичлэгийнхаа part 2-ыг хийцгээе. Шууд бацангуудаа part 2 гिचмүүдэд таслаад шууд part 2 байна. Миний бичлэгийг бичсэн юм мэдж байгаа шүү. Тэгээд баяртай.